Хятадын цаг тооны бичигт 2020 оныг төмөр хулган жил хэмээн нэрлэсэн. 2020 он гарснаас хойш хагас жилийн хугацаанд дэлхийд даяар маш олон шинэ өөрчлөлтүүд бий болж олон үйл явдлууд араасаа давхцаар байна. Дараагийн та бүхэнд үзүүлэх энэ хөвчлөгт 2020 онд дэлхийд даяар болсон томоохон үйл явдлуудыг хүргэх болно. Австралчуудын хувьд 2020 он тийм ч сайхан эхэлсэнгүй. 2020 оны 1 сарын 2-нд тус улсын баруун зүгийн нутгуудаар ой хэрийн томоохон төмөр болж 10 сая га газар гал төмөр дүрцсэн бол 1 тэрбум гаруй амьтан энэ галаас болж амь өргөдсөн байна. Байгаль цагуурын хэд халуун нөхцлөөс болж тус улсад бий болсон гал төмөр олон хоног үргэлжилж ихээхэн хэмжээний газар нутгийг гал төмөр давтуулан маш их хэмжээний хохирлыг учруулсан тул дэлхийн бусад томоохон гүрнүүд Австралийн ой хэрийн төмөрт анхаарлаа хандуулж тэдэнд туслалцаа үзүүлсэн байна. Австралийн хүү гал төмөртэйгээ тэнцэж байх үед ойрхот орнуудад өөр нэгэн үйл явдал болж байлаа. Энэ нь Америкийн засгийн газар ойрхот орнуудад цэргийн нууц үйл ажиллагаа явуулж Ираны цэргийн генерал Хасем Солейманыг дорооны тусламжтайгаар агаараас устгасан байна. Энэхүү аллага Иранд маш хүчтэй том цохилт болж лалын ертөнцид Америкийн эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн бослог үмэн самун Иран улс даяар өрнөж байлаа. Дэлхийд даяар энэхүү ойрхот орнууд болон Австралид анхаарлаа хандуулж байх үед Азийн цээжнээ дэлхийн дахныг айдас давтуулсан шинэ мэдээ дуулдаж эхлэв. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хятад дахь салбар тус улсын Хобе мужийн Ухаан хотод шинэ коронавирусын анхны тохиолдол илэрсэнийг дэлхийд даяар зарлав. Шинэ коронавирусын тухай мэдээлэл цацагдаад удаагүй байтал Англи улсад ханху Харри болон Меган Маркл нар Букингемийн ордонд ахлах роялын албан тушаалаасаа огцорж байгаагаа зарласан байна. Ийхүү тэд дээдсийн амьдралаас татгалцснаар эдийн засгийн хувьд хараат бус болж Америк болон Английн хооронд амьдрахаар шийдвэр гаргасан байна. 1 сарын 8-нд Ираны батлан хамгаалах яам Америк нэгдсэн улсын Иракд байрлалтай цэргийн бааз руу 2 баллистик пуужин хөргөж цохилт өгөв. Энэхүү хариу цохилтоос болж тус бааз дээр байрлаж байсан Америкийн талаас ямар нэгэн хохирол амсаагүй бөгөөд 100 гаруй цэрэг хөнгөн хэмжээний толгойн бэртэл авсан гэж мэдүүлжээ. Гэвч нэгэн харамсалтай зүйл болсон нь Украины 176 зорчигчтой агаарын тээврийн онгоц Ираны Техранд суурьжээ. Ираны талаас энэхүү цохилтыг хийсэн гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд санамсаргүй тохиолдол байсан гэж мэдүүлсэн бөгөөд үнэн хэрэгтээ энэхүү дайралт нь өөрсдийн цэргийн генералаа Америкчуудад алуулсан цэргийн хүчнийхний өшөө авах дайралт байв. 1 сарын 11 шинэ коронавирусын анхны тохиолдол илэрсэн Ухаан хотод энэ өвчнөөс болж нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Хятадд энэхүү шинэ коронавирусын аянга дэгдэж байсан бол Америк нэгдсэн улсад Трампын засаглалыг унгаах хөдөлгөөн Америк улс даяар өрнөж эхлэв. 1 сарын 20 Хятадд бүртгэгдсэн шинэ коронавирус тус улсаас хальж Америк нэгдсэн улсад анхны тохиолдол нь бүртгэгдлээ. 1 сарын 23 Хятадын Ухаан хот коронавирусыг хяналтаасаа алдаж хот даяарх бүх үйлчилгээний газруудыг хааж хөдөлгөөнийг хориглож тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо. Ухаан хотод шинэ коронавирусын тархац маш хурдтай явагдаж өдөрт доотлон 7-8 мянган хүн уг өвчнөөр халдварлаж байв. 1 сарын 26 Саксон бөмбөгийн домогт тамирчин Коби Брайант өөрийн төрсөн охинтойгоо нисдэг тэргээр бусад хүмүүсийн хамт явж байх үедээ осолдож амь өргөцсөн эмгэнэлт үйл явдал дэлхийн нийтийг цочров. Коби Брайантын үхлийн тухай мэдээлэл намжаагүй байтал Англи улсад олон сар жил эргэцсэн Англи улсыг Европын холбооноос гаргах тухай шийдвэр батлагдсанаар Англи улс Европын холбооноос албан ёсоор гарснаа мэдгдсэн юм. Энэ бүх үйл явдал ердөө л 2020 оны 1 сард болсон томоохон үйл явдлууд байлаа. Тэгвэл одоо та бүхэнд 2020 оны 2 сард болсон үйл явдлуудыг танилцуулъя. 2020 оны 2 сарын 5-нд Америк нэгдсэн улсад ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалаа ургуулan ашигласан Конгресст саад учруулсан гэсэн 2 зүйл дээр гүтгэж байсан ч Сенатаас түүнийг батлан дааталт гаргаснаар түүнийг гин буруугүйд тооцсон байна. 2 сарын 11 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ илэрсэн коронавирусыг албан ёсоор COVID-19 гэж нэрлэжээ. Энэ үед дэлхийд даяар COVID-19-т нэрвэгдсэн орн нийтдээ дэлхийд даяар 60 гаруй улс бүртгэгдсэн байна. Харин энэ үед Холливуудын ертөнцид олон хүчингийн хэрэгт холбогдсон найруулагч Харви Вайнштейн шүүхээс ял авч түүнийг хорих шийдвэр гаргасан байна. 2020 оны 3 сарын 2-нд Монголд коронавирусын анхны тохиолдол илэрлээ. Москва Улаанбаатарын чиглэлээр ирсэн Францын иргэнээс
COVID-19 шинж тэмдэг илэрснээр Монгол улс COVID-19 анхны тохиолдлыг бүртгэсэн юм. 3 сарын 10 Итали улс коронавирусын халдварын тоогоор дэлхийд тэргүүлж эхэлсэн бөгөөд улс орон даяар хөл хорио тогтоосон анхны улс болов. 3 сарын 11 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19 өвчнийг албан ёсоор цар тахалт өвчин гэдгийг зарлав. Энэ үед цар тахалт COVID-19 өвчин дэлхийд даяар нийтдээ 100 гаруй улсад халдварласан байна. 3 сарын 11-ний байдлаар дэлхийд даяар нийт 120 мянган хүн халдварлаж 4300 хүн энэ өвчнөөс болж амь өргөцсөн байлаа. 3 сарын 13-нд Америк нэгдсэн улс онцгой байдал зарлалаа. Энэ үед Америк нэгдсэн улсад COVID-19 өвчнөөр нийт 10 гаруй мянган хүн халдварласан байв. Улс орон даяар зарласан онцгой байдлаас болж бүх үйлчилгээний газрууд болон үзвэр, кино, театрууд үйл ажиллагаа зогсооход хүрсэн бөгөөд 2020 онд Япон улсад зохиогдох байсан зуны олимпийг Дэлхийн олимпийн холбоо COVID-19 өвчнөөс болж албан ёсоор хойшлуулж байгааг зарлалаа. 2020 оны 4 сарын 2-ны байдлаар COVID-19 өвчний тархалт дэлхийд даяар нийтдээ сая гаруй хүнд халдварласан байна. 4 сарын 7-ны байдлаар Ухаан хотод тавьсан хөл хориог цуцалж, үйлчилгээний газруудыг хэсэг хэсгээр нээж эхлэв. Харин энэ үед буюу 4 сарын 9-нд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хот коронавирусын халдвар бүртгэгдсэн хамгийн өндөр тоотой хотоор нэрлэгдсэн байна. 4 сарын 9-ний байдлаар Нью-Йорк хотод коронавирусаар халдварласан хүмүүс нийтдээ 160 гаруй мянган хүн халдварлаж, үүнээс 7 мянган хүн энэ өвчнөөс болж нас баржээ. Харин энэ үед нэг ч коронавирусын тохиолдол илрээгүй гэж мэдэгдсэн Хойд Солонгост тус улсын удирдагч Ким Жон Ун зүрхний хагалгаанаас болж нас барсан тухай цуу яриа хэвлэл мэдээллээр тархаж эхлэв. Гэвч түүнийг үхээгүй амьд байгаа гэсэн мэдээллийг Өмнөд Солонгосын талаас мэдэгдсэн байна. 4 сарын 29-нд Америк нэгдсэн улсын Пентагоноос харь гэргийн нисдэг биеттэй холбоотой өөрсдийн материалаа олон нийтэд ил болголоо. 5 сарын 4-нд Америк нэгдсэн улсыг өөр нэгэн зүйл айдас давтууллаа. Аз твээс олноороо нүүдэлж ирсэн алуурчин бохгон нэртэй шавж Америкт хүржээ. 5 сарын 15-ны байдлаар дэлхийд даяар COVID-19 нэрвэгдсэн орон 200 гаруй болж нийтдээ 7 сая гаруй хүн энэ өвчнөөр өвчилж 400 мянган хүн өвчнөөс болж нас барсан байна. 5 сарын 25-нд Америк нэгдсэн улсад Жорж Флойд хэмээх өнгөт арьсныг хуурамч мөнгөөр гүйлгээ хийхийг завдсан эргээр шалгаж байсан 4 цагта түүний амьд хүрснээр улс орон даяар өнгөт арьснуудыг өмөрсөн бослогууд улс орон даяар явагдаж ихээхэн үүмэн самуун дэгдэж маш их хэмжээний хохирлыг учруулж эхэлжээ. Энэхүү чигсэл ганц Америк улсад өрнөд зогсохгүй дэлхийн бусад орнууд ч гэсэн өнгөт арьснуудыг өмгөөлсөн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. 6 сарын 7-нд Монгол улсад 96 жилийн түүхтэй ууган их дэлгүүр түүхэндээ анхудаа гал төмөрт өртөв. 2020 оны 6 дугаар сарын байдлаар дэлхийд даяар нийт COVID-19-оор 8 сая хүн халдварлаж 430 мянган хүн энэ өвчнөөс болж нас бараад байна. Энэ бүх үйл явдлууд ердөө 2020 оны эхний хагас жил болсон үйл явдлууд юм. Өнөөдрийн бэлдсэн бичлэг танд таалагдсан бол манай сувгийг subscribe дарж, мөн комент хэсэгт өөрийнхөө сэтгэлдээ үлдээхээ бүү мартаарай.